За хай зүрхнүүд минь маш удаан уулзсангүй үнэхээр уучлаарай. Бас ажил амьдрал гээд нэлийн завгүй байлаа. Тэгэхээр хамтдаа өнөө дөрөв зүгээр л тархиа унтраагаад үзнэ. За тэгээд дээр нь мэдээж хажуудаа дуртай гоё снекүүдэд тавиад үзээд инээгээд хөвчлөлтөй байх хөөрхөн аниме бэлдсэн байгаа. Энэхүү аниме болвол 2018 онд гарч исэн Backstreet Girls буюу Арын гудамжны охид гэд хөөрхөн аниме байгаа. Тэгээд бүгдээрээ анимег үздэхээ гэснээс манай нөгөө хамтдаг Hero Store маань урамшуулсан дуусаагүй байгаа. Тэгэхээр аниме подвалк худалдаа авалт бүрт аниме 5 пин бэлгэнд өгж байгаа шүү манайхан. Тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү Facebook хаягаас наваад очиод худалдаа авалтаа игээд бэлгээ аваарай. Ингээд хамтдаа Backstreet Girls хүлээн үздэгэ. Томоохон Yakuza бүлэгмийн 3 гишүүн маш том даалгавраа биелүүлж чадалгүй алдаа гаргаснаас болоод тоолгойлогч боссоосоо үхтлээл уучлалт гуйж байгаагаар аниме эхэлнэ. Босс бол за энэ хэрэг бол та гурав ганц хоёр хурууга тастуулаад өнгөрөх хэмжээний хэрэг биш гэдгийг мэдж байгаа ёстой. Үхэхийг хүсэхгүй байгаа бол Таиланд явж мис засалд ороод айдол дуучин бол идэм байх. Яа, за ингээд Таиланд ч нийслээ 1 жилийн дараа. Ёо, дундах Рион, Шарвстэй Мари, том ах Кенторон, Айри, хамгийн бага Казн, Чика нэртэй Гокудо согтын хамтлаг болчихжээ. Гэхдээ мэдээж тайзан дээр л ингэж харагдаж байгаа боловч маш их сэтгэлээр унсан уусан амьтдал байна. Манай гурав 1 жилийн хугацаанд чанга хатуу бэлтгэл хийж, хорионы өрөөнд сэтгэл зүгээ өөрчлөн, тархи угаалтын бичлэгүүд үзэж, хоолойгоо нарийнхан болгохын тулд өдөр бүр хүрхрээний уснаас давж дуулан, нойр хоолгүй бүжгийн бэлтгэл хийж энэ амжилтанд хүрчээ. За амжилт нь цаашаа энтэй бас. Харагдах байдал нь ийм байгаа хэдий ч дотроо бол Якузагийн зүрх сэтгэл нь хിവэрэл байгаа. Гүй тэгэд болоогүй. Босс нь ийм болгож амар их мөнгө олж байгаа мижиж хачин хувц өмсгөөд нэг сонин жижигхэн өрөөнд хордог. Тэг бүр олигтой хоолунд ч үгдгүй юм бэ нэлээ. Сэтгэлээр унаад хаанаас ч юм арх олоо дуучин тэгээ энийг нь мэдсэн босс хөөхөн дуучид тогтууд бэжиж арх уулаа дуучин хүн чинь өстө усуухгүй жимсний шүү сууж байнга хөөхөн байж бараг баахч ирэхгүй гээл зоддог бас л харгас. Зодж иснээ арьсаа бодоод эрт амарч гэж ах шиг бас тавлж байгаа юм шүү. Манай гурав тэгээд олон оддыг дасгалжуулсан салбартаа их л туршлагатай киношта гих продюсертэй болдیں۔ Тэг нөгөөх нь амар том юм яриад та нар байтугай бист нэрээ таанараас дээш хүмүүсийг дээшээ гаргахт нь энэ хүмүүсийн бүх хүчрийг нь олцсон ингэж мэгээд тэгээ авахтэй киноштан тайзан дээр гарч байхдаа чин сэтгэлээсээ фэнүүдтэйгээ харьцах хэрэгтэй. Үүний тулд өөртөө тохиолдсон хамгийн үнцэнтэй үйл явдлаа бод гэсэн биш юу бодож байдаг гэж эдний Якуза бүлэгмийн ахлагч Нагата бусныхаа өмнөөс ганцаараа хэрэг үүрээд шоронд орцсон. Тэгээд ахлагтаа хандаж уушлалт гуйж исэн үеэ бодоод л янз янзын юм ярихыг нь сонсоод продюсер нь шок. Учрыг нь яаж болохоо ч сайн мэдэхгүй болохоор ядарч давуу талыг нь хэлийгээл та гур болстой амар мундаг дайчид гээд хүмүүрийн онцлогийг нь хэлцээ чинь тэрийг нь бас ахлах нь яг хэлж ийсэн учраас үгэнд нь орж байгаа юм. Гэхдээ маргааш нь тэгээл болол мартна л та. Удалгүй фэнүүдтэйгээ уулзах өдрөлөг боллоо. Үзэгчд нь ч ямар хөөрхийн хайр шүү, гүнж шүү гээл манай гурав гаднаа инээж байгаач дотроо бол бүр дунд туруу өгцөн байгаа. Гэтэл огоруда бүлэгмийн хамгийн том толгойлогч нь энэ эдийн улаан ногоон шар пен юм байна. Гол нь энэ гурван ингэж эмгтэй болсон нь эдний бүлгэмтэй холбоотой учраа даалгавар биелүүлж байх үедээ баригдаад эднийхэнд нялга нүдүүлж байснаа бодоод л та уур нь хурж үхэж амчин. Энэ үеэр нэг фэн манай гуравт огорудаг бэлгийн дарамт үзүүлээд байна гэж бодож хамгаалаад цагдаа дээр дуудаад юу тааж огоруда бүлэгмийн толгойлогч нь шорон руу явсан. За тэгсэн ч тэгээ эргээд энэ хэд чи эрэхтэй болох штэ амьдралаа гэж. Уулзалтын дараа шүтэн бишрэгчдээс нь маш их хэмжээний бэлэг иржээ. Чика бол угаасаа хамгийн их фэнтэй болохоор зөндөөл бэлэг байна. Айрид ч ялгаагүй тансаг брэндүүдийн бэлгнүүд хөвлөрж байгаа л Марид бараг л бэлэг байхгүй. Тэгээ Мари дотроо тоохгүй байгаа юм шиг царайлж байгаа ч гэсэн ер нь бол надад яагаад гой бэлгнүүд ирээгүй болоо гэдэл гомдох сэтгэл үнэхээр их төрж байгаа нь ойлгомжтой. Гэхдээ энэ бэлгнүүд биш манай гуравт бол тамхи татаж, арх уухан л дээдийн жаргал юм да. Даан чи энийг нь тэгээ босс нь зөвшөөрөхгүй бүр эмхтэй олсон ч хамаагүй арай л амар зодно.
Нэг өдөр цаадгуурыг чинь Якуза байхад хамт ажилладаг байсан Кимура гэх дүүн ирээд Чикаг угаасаа маш их хүндэлдэг болохоор хоёулахнаа хатуу юм хувааж угаад л амьдрал яриад лаха та хэдийн эмэгтэй болсон ч би таныг үргэлж хүндэлж ахшгээл бодож явдаг хിവэрэ энтер гэдэл Чикач баярлаад л Кимура согтохороо даанч хувцас тайлдаг зантай юм байна. Мэдээж далчигнаал хувцас тайлсан чинь дотуур хувцас нь Чикагийн зурагтай за. Тэгэл Чика маань за болж үз. Чамд л итгэсэн худ байж одоо зүгээр ахаа гэж дуутахаа боль гээл нэг дүүгээ хайрладаг байсан сэтгэл нь шалаар нэг. За тэгээд дүрмийн дагуу Гокудоос хамтлагаа илүү нэрт гаргахын тулд Бобонжо эмэгтэй хамтлагийн гишүүдтэй хамт бараг л мэтгэлцэх шахам шууд нэвтрүүлэхт уг нь ортын. Гэхдээ нөгөө хамтлагийн огт нь өстө хамаа намаагүй хариулж байгаа ч тэр нь хүмүүст таалагдаад харин манай гурав хамаг байдгаараа эмэгтэйлэг хариулсан ч тэр нь юрөөсөө хүмүүст таалагдахгүй вайрал болохгүй байсан тул энэ удаад хожигдсон л гэсэн үг. Энэ гурвчин чааваас уг нь эрэгтэй хүмүүс штэ тийм эмэгтэй хүмүүс сонирхдаг хിവэрэ агаа мэдрэмж нь одоо хүртэл байгаа эсхийг шалгах гээд би биенийхээ мөөмиг хүртэл барьж үтсэ чи ямар ч мэдрэмж байдгүй. Айрыгийн хувьд багасаа л нэлээд хүчирхийлэлтэй гэр бүл дунд амьдардаг байсан. Тэгээ аав ээж хоёр нь архины амаралтай, ахлах сургуульд аач ялгаагүй цаачин зодон үдэ хийгээд амьдралын дээд нэг л болж өгөхгүй байсан учраас Якуза болох замыг сонгосон юм лээ. Тиймээс яг одоогийн байгаа нь түүний хувьд хамгийн чухал гэр бүл нь үнэхээр аз жаргалтай байгаа цаг хугацаанд гэхэд болохоор киношта менежер нь хөөрхийн энэ эдийн сэтгэл санааг өргөх гээд ярилцсан ч юрөөсөө ямар ч амжилт олохгүй арх дарсаал эргүүлээстэй. Удалгүй киноны туслах дүрийн шалгаруулалтад манай гурав орохоор болдیں۔ Тэгээ хамгийн гол нь тэр кино нь Якузатай холбоотой болохоор киноны хариулагч нь бараг л олигтой жүжиглэж чадахгүй ах гэж бодсон. Хэдий ч цаг урвчин гол дүрээсээ давж илүү жүжиглээд байсан болохоор хасагдасгүй. Нэмэгтэй болсноосоо хойш аавтайгаа огт уулзаагүй. Тэгээ зоригоо чангалаад нэг өдөр очиод уулзтал аав нь эхлээд намайг заллах чинь үү гэд итгэдэггүй. Тэгээ хаалганы цаанаас гол нь аав нь залуудаа бас Якуза байсан болохоор энийг нь мэдвэл бөө юм болох байх гэсэн чи аав нь бас эмэгтэй болцсон байдیں۔ За бүр хоёулаа л шок. Тэгсэж удалгүй эдний Якузагийн том бүлэгмийн нэлээд өндөр албан тушаалтай Якуза нь хувьдаа мөнгө шамшигдуулсан эргээр асуудалд ороод боос ахвал алах уу гэд хэсэг бодож ийснэ. За манай амтлагт дахиад нэг охин угаасаа хэрэгтэй байгаа гэсний Таиланд руу явуулж мис засалд оруулаад буцаж ирсэн чи гол нь нөгөөх нь бүр сэхэл авахааргүй байсан учраас охтын амтлагт оруулахгүйгээр хэргийгч нь өшөөлөө зайл гэж авдیں۔ Ингээд хөөрхий чаваас бүх зүйлээрээ хохирсон Такемура Токиогийн ижил хүүснүүдийн дүрэгт чимээгүй амьдрахаас өөр сонголтгүй болсон байдгийм аа. Гокудоос хамтлагийн 3 маань хагас шалдан зураг авалт хийлгээд олигтой поз авсангүйгээд зурагч нь бүр арай л амар хараадаг. Боос ах юу ч болоогүй юм шиг байсан ч яг үнэндээ дараа нь араа дагуулж ирээд зурагчин залууг жижиг болгож байгаамаа. Нэг удаа нэвтрүүлэгт оролцож байх үеэр сэтгүүлч нь аюу хэцүү асуулт сэтгэлийн хуцыг нь татсан асуултууд асуугаад энэ гурыг угаасаа эрэхтэй байсан гэдгийг мэдэхгүй байгаа штэ. Дуртайдаа л ингэж охтын хамтлаг болсон гэж бодож байгаа болохоор та гурван маань анх яаж бэлтгэл хийдэг байсан гэхээр л шууд хар бараан дурсамжууд нь сэдрэлгүй яхав. Ядчихад Чика нөгөө том даалгаврыг биелүүлэхээс өмнө найз охиндоо гэрлэх санал тавиад ирээд гэрлэн гисэн ч ийм зүйл болцсон. Тэгээд тоглолтоо хийж байхад нь нөгөө хайртай дуртай хамт байна үхэн хатна гэдээсэн найз бүсгүн шаал өөр эрэгтэйтэй үерхэгдсэн байгааг нь харсан Чика уура барьж дийлэхгүй дууныхаа үгийг бүр 360 эргүүлж өөрчлөөд чиний надад хайртай байсан чинь худлаа гэж юу? Чи хуурамч амтан өмнө нь хөхчин жижиг байсан яагаад одоо том болсон энэ төргээд бала үгээр сольж дуулснаас болоод боостоо нэвширтлээ зодуулнаа. Одоо нэг шин дүр гарч ирэх бөгөөд Хироши гэхийн залуу Марины улаан ногоон цагаан шар галзуу пен харваас өрөөгөө битүү Маринаар гойцсон. Бараг Мари байхгүй бол өвхнө гэдэг тийм сэтгхүүтэй за. Тоглолт болгоныг нь алгасахгүй үзэхээс эхлээд Марийг муулсан хүмүүсийг шүтэн бишрэх жинхэнэ өмнөөс өмөөрч зодон цохон хийчдэг. Тэгээ нэг өдөр гэртээ иртэл өрөөнд нь байсан бүх Марины зураг фэн хэрэглүүд байхгүй хов асан болчих. Гайхаад уурлаад уурандаа аавынхаа цамцыг зуурж агаад татсан биш. Аав нь ч Марины лимитэд эдишн усны хувцыг өмссөн байдیں۔ Яа, бүр ээж нь тэнд чинь боож өгч байгаа юм чинь. Ингээд нэгэн гэр бүл салсан байд юм аа. Манай гурав зовсны эцэс жаргана гэдэг шиг өөрсдийн гэсэн амттай иддэг бараг л мукбанг нэвтрүүлэгтэй болцсон. Гэхдээ Мари угаасаа амттай иддэггүй. Үүнээсээ олж эрэхтэй ахтаа ч гэсэн найз охиноосоо хүртэл салж исэн юм лээ. Тиймээс зураг авалтын үеэр зовн байж л идэж байна.
Удалгүй эдний бүлгэмийн жоохон том байрын ахлагч нь ирээд Мөөмийг чинь ганц удаа бариад үзчихье гэд бүр үхчихэм шиг яриад байдیں۔ Айрыг ганцаараа гин авч үлдээд бүр эргүүцснээс нь болоод босс буур миний мөнгө олж өгдөг хөөхөн хідэн хүүхэлтэйнүүдийг минь ийм болгосны чинь төлөө гэд тийм л хөхөн дуртай бол өөрөө хөх хийлгээд байнга барьжигээд амар том хөх хийлгэж өгснөө бүлгмээсээ хөөгөө надын. За тэгээд энэ гурыг маань мукбанк хийх нэвтрүүлгийн дараагийн газар нь 84 жилийн түүхтэй дахианы газар. Лаг гой амттай гэсэн ч нэгэн санаандгүй энгийн л амттай юм байна штэ гэснээс болоод энэ газар дампуура таагдваа гэж. Ингээд манай эд мис засал хийлгээд хөөгцсөн якуза, мөөм хийлгсэн якуза, хоолны газраа дампууруулсан ах, гэр бүлээсээ салсан ажаа гэд ер нь л олон үзэн ядагчтай болсоор байна да. Нэрээ хамтлагийн эдэд маань баахан бэлгнүүд ирсэн штэ тий. Нэг тоохгүй байсан юм шиг ирнэ. Чикагаас эхлээл Шанелийн оролтоо дараад байсан болохоор зүвчлээ. Тэгтээ хаягч исэн л да гэд гайхуулаад эхэлдэг. Араас нь мар яг адилхан дараад байсан юм аа. Хаягч исэн л да. Гэхдээ цэвэр арьс юм шиг байлээ гэж мэгээд бүр Айргийн зэвүү дургу хоёрыг зэрэг хүргээд тэгэл тэгжил их дараад байгаа юм бол пара асаалтаа гэсэн биш. Айрыг ялгаагүй гайхуулах юмаа өмссөн байгаа юм чинь. Энэ хэдийн хөгжүүлэлтэй нэг өдөр ингээд өнгөрлөө. Нөгөө хоолны нэвтрүүлэг нь удахгүй болох гээд тэгсэн энэ удаад алдартай жүжигчин Такамура оролцох болсон. Мари угаасаа эрэгтэй ахтаа ч гэсэн үхтлээ шүтэж крашлдаг байсан болохоор гарын үсэг энтрийг нь аваад л нөгөөх нь айгүй намблаг бүр нэг цаанаасаа буур сууртай юм шиг харагдтiin ууган заяа. Харин зураг авалт дуусны дараа Марийг машиндаа дуудаж авчирснаа. Яг галзуу шиг сонь царай гаргаснаа. Яг үнэндээ би Чика тайртай ахгүй юу? Түрүүн бүр сандраад үхэгчийсэн гарын үсгийг нь аваад өгөөч гэж авдаг шүү. Шок. За ингээ яжэл гадаадаас босс ах руу Америкийн том мапын толгойлогч холбогдоод "Hi my bro, гой айдлууд төрүүлээ лалж байгаа сурагтай. Манай нэг ажлыг буснуулсан Чарльба байдیں۔ Би тэрийг наад руу чи явуулчих. Гадна төрхөн интерд ажгүй болохоор эмэгтэй олгоод өгөөч" гэд хөөхий Жорж нь өөрийгөө яах гэж энд ирснээ ч мэдгүй айгүй яриасаг. Тэг нөгөө гурав бол мэдчихээ болохоор бүр санаан зовцсон. Мэдээж бодлгүй дөрмийн дагуу Таиланд руу яваад мис засалд орвоо. Гэхдээ яг айгүй хөөрхөн л олцсон байдаг л да. Гэхдээ л бүр сэтгэлээр нас унаж байгаа штэ. Тэгээд Америктаага босс нууг нь ирж авах байсан ч айдл бэлтгэл сургуулалт тайд засал гэрээ контрактаас эхлээ зөндөө юм хэрэг болох учраас гай гэд Японы якузагийн босс хад бэлгэлчлээ. Бүхэл бүтэн хүн бэлгэлээд эдэр нэр үнэн дураараа юм уу? Ингээд л манай Жорж Гокудоолс шинэ бэлтгэгч болон ороод нэрээ Рина болгон өөрчилсөн түүхтэй. Энэ хэдийг энд ингэж мөнгөнөж байхад нөгөө талд эмэгтэй болох гэж байгаад фейлдсаах мөө мах хоёр ер нь өшөөгөө авъя тийм групп энтер байдаг гэсэн байждаг. Тэрнийх нь үүсгэн байгуулагч нь нөгөө 84 жилийн түүхтэй хоолны газрын өвөө бол гаднаас нэгдэх гэж орж ирсэн Хирошигийн нөхрөөсөө салсан ээж хармагцаа өшөө авалтаа мартаад хоорондоо бараг дурлалцаад байгаа юм уу яагаад юу ч болоод байгаа. Гокудоос хамтлаг маань нэлээд том тоглолтын бэлтгэлгээд унтах амрах завгүй бэлтгэгдсээр хамгийн гол нь ерөөсөө хоол унд энэ төр өгдөг за бараг харангатаж үхэх гэж аамаа хайшин. Энэ үеэр Ринад нэгэн мэрэгэн санаа төрж та гурав одоо босстой шууд бит хэд ийм их бэлтгэл хийгээд ядарч чинь инээтрэ гэж том дугарж байгаад зодуулаад нүүр мөрчин хөхрөөд амар болох ч гэсэн энийг нь тайлбарлуулад жаахан амраад авсан дээр юм биш үү гэд яг хэлснийхэн дагуу хийсэн мэдэд зодуулна. Гэхдээ амрахгүй зодуулсан ч ихтэй гимцэн хүмүүсийн косплей өмссөн гэсэн халахвчаар хөхнийц тоглолтоо хийдэг юм да. Бүр үнэхээр өрдмөр байгаа сте. За тэгсэ чинь нэгэн шууд амжуулалтын нэвтрүүлэгт залуу охидын хамтлагт үнэн сэтгэлээсээ дургу хуучны үзэл сурталтай тухайн үедээ од болон мандаж байсан ардын дуучин Танака Нацуке гэх дуучинтай хамт манай эд хамт нэвтрүүлэгт орсон биш баларсан. Ийм хачин туршлагагүй бацсан охидуудтай би одоо энэ зэрэгцлээ юу? Одоо дуул та нар бүжгэл энтер гэж тушраагаад энийг нь радиогоор сонсч исэн боссын хоёр туслах нөгөө гураа мэдээж өмөрөөд Нацукаг үеэ өнгөрсөн балаа авгаа энтер гэдээсэн ч босс нөгөө гураа биш Нацукаг өмөрөөд нэгийг нь бараг л алангаа алдна. Яагаад гэвэл Нацука ихч бол боссын босс буюу ихнэр нь байсан байдаг. Босс бол их нэртэй бүхнээ зориулдаг араас нь хүн хатан гүүж авч суусан
Гол нь Нацуко нэг өдөр нөхрийнхөө өрөөнд нь байжгаад охтын айдалтай холбоотой юм олоод харцсан юм байна. Тэгээ Нацуко ер нь л охтын иймэрхүү айдал хамтлагт үнэн голоосоо дургу. Учир нь тухайн үедээ охтын хамтлагт бут нэргүүлээд карьер нь унаж байсан юм шиг байгаа юм заа. Тийм болохоор хувийн мөрдөгч хүслөөд нөхрийгөө энэ айдал охтуудтай ямар холбоос үлбэтэйг нь судлуулж айдал охтуудтай бараг явалдаад байна гэж хардаж буруу ойлгоно. Босс ах жинхэнэ жижигрээд нөө хайраа би чамдаа л хайртай гэсэн ч нөгөө мис заслын талаар хэлээгүй. Тиймээс ихнэр нь одоо хүртэл шарн гоцоогоод хамгийн тайван хэрнээ хүмүүсийг алж болох хэмжээнд хүргэж болдог. Яст мэлхий бэлгэнд Гоку долсын охтуудад явуулдаг. Яст мэлхий хэдий харагдах нь тайван ч гэсэн хүнийг нэг хазахаараа бүр өвхөлт хүргэх хэмжээний тийм аимшигтай болгох юм байна л да. Гэтэл манай гурав чинь нөгөө яст мэлхийгээ алаад чанаад шараад итсэн. Тэгснээ ёо ямар мэдрэмжтэй бэлэг вэ? Ястай ойр долгитой хоол унд идэж чадахгүй байсан ч гэж ах шиг сааж байгаа сте. Харин Нацукоогоо дууг нь сонссон ч чихнээс нь цус гарах гээд бүр уур нь хүрээд эцэст нь хохирогчдын уулзалт руу зүгэлсэн байдгийм аа. Ринагийн хувьд бол энэ байгаа нөхцөл байдлаа тасан зохицож чадахгүй маш их сэтгэлээр унаад найз охинооч санаад эмороод ээжсэн ч 20 цэрийн аимшиг дөрөнд ороод энэ бүх зүйлээ мартчихвуу яв. Босс ахын хувьд одоогоор Якузагийн бүлгэм нөгөө бүлгмийн асуудал зодоо нүдэн хүн амьтын энээс олж шороо оронд орсноо байна ерөөсөө авахт хамаагүй болсон. Охтын хамтлагийнхаа дууны үгийг нь өөрөө бичдэг. Тэгээ энэ удаа дууны шүлэг ерөөсөө орж ирдгүү. Яад юм блэ гэж толгоо гашлахж байхдаа өөрийнхөө хувьд хамгийн аз жаргалтай байсан цаг мөчөө дуурсан санана. Босс ах Токиод байхаас бүр өмнө хамгийн анх нэгэн Якуза бүлгэмд орж байсан бөгөөд тус бүлгмийнх нь ахлагчийг бүгд аав гэдэг тэр аавынх нь хэлсэн үг бодогдоод түүнээсээ улбаалan мөрөөдлийн арал руу хоёулаа явъя гэсэн дуугаа бичиж энэ нь бүр бүүн болоод бүх сонсогч фэнүүдэд нь таалагдсан бололтой. За, Гоку долс хамтлагийн 100 цагийн үргэлжилсэн гар барих өдрлөг эхэлжээ. Энэ бол манай гурийн хувьд амьдын тамал гэсэн үг. Тэр өдрлөг дээр ёстой нэг сэргэлэн хөөхөн охин эдний хамтлаг заавал ормоор байна гэж гуйгаад ахаар нь босс нь яг л өөрөө анх өмнөх ахлагчаасаа ингэж гуйж байсан нь санаанд ороод зоргийг нь үнэлээд хамтлагтаа бэлтгэгчээр авчдаг. Тэгээ энийг нь Рина мэдгүй дахиад эрэгтэй хүн мис засалд оруулаад шинэ гишүүн авчиж гэж бодоод чи хизээ мис засалд орсон эдэр гэж асуугаад Юи харин 10 жилдээ олгоогоо ахуулж исэн болохоор тэр талаар нь л ярьж ийн гэд азар анзаарахгүй өнгөрчдөг. Тоглолтын үеэр Рина өөртөө ямар ч итгэлгүй Юи эсэргээрээ үнэхээр цоглог байсан болохоор Ринад энэ нь яг л өмнө хамт ажиллаж байсан мапийнх нь нэг зэвүүн гартай адилхан санагдаад тайзан дээр бүр түлхээд хараач сүхэд бөө юм болдیں۔ За энэ жахуу тэгсгээд өнгөрөн заяв. Манай гурав өөрсдийн гэсэн нэг хоолны нэвтрүүлэгтэй болсныг бол мэдчихэж штэ тий. Тэгээ найруулагчийн зүгээс нэгэн хэмийн хоол идээд л байх нь баг зэрэг уйдахтай санагдаад нэг зураг авалт дээрээ гаднаас албаар Якуза нар орж ир дээрэмдэх гэж байгаа нэг тиймэрхүү пранк хийж гол нь Гоку долсыханд мэдэгдүүлэхгүйгээд хийхэр л болж байгаа юм. Гэхдээ Якуза хийсэн хүмүүс юу гэж энэ зэргийн юмд унахав өөдөөс нь өстой жинхэнэ сүрсэн базаа хийгээд энэ нэвтрүүлэг ер нь л жижиг болж байгаа мó. Дараагийн шинэхэн дампуурсан газрыг минь авраарай нэртэй нэвтрүүлэгт оролцох болсон чинь нөгөө дампуурах чаа газар нь манай гурав Якуза байхдаа байнга очиж ууж идэж сэтгэл санаагаа өргөж ярилцдаг газрын эзнийх нь уушийн газар байдаг. Нөгөө гурав ч ахад өөрийнх нь яг хэлдэг байсан сэтгэлийг нь сэргээх үгсийг хэлж ярилцсан хэдий ч хүмүүс үзээд энэ настай жинхэнэ худралт тавилттай жүжиглэлт байна гэснээр 23 жилийн түүхтэй газар нь хаагдваа хөөрхий. Харин Гоку долсынхноос өшөөгөө авах гэж байгаа холбооныхан Нацукогоос бусд нь хоорондоо хосуулаад бүжиглэж дуулаад тэнд чи ерөөсөө жаргалтай юм шүү. Тиймээс энэ бүхнийг Нацуко талсан зогсоож хідүүлээ юу яа. Яг тэд нартай адилхан том мөмтэй тэгээ туранхай эмэгтэйчүүдээс сонгон шалгаруулалт хийгээд эсрэг багийг нь бэлтгэе гэсэн ч нөгөө шалгаруулалтанд орж байгаанууд нь бүр зовлонгоо ярьж уйлж унжаад юун хамтлаг байгуулах шалаар нэг нуруу унлаа. Тэгсэж шинэ орсон Юи багасаа гарлаа. Би та нарын хүлд угаасаа чирэгдээд эгч нар шиг лаг мундаг болж чадахгүй юм шиг байна. Намайг шинээр байгуулагдаж байгаа нэг том газар бас ирсэн. Тийшээ орлоо гэж авсан. Гол нь тэр газар нь Нацуко охичийн газар штэ. Босс ах ихнэр нь ийм зүйл хийж байгааг хараахан мэдээгүй байгаа болохоор бидний хүмүүсийг өөртөө авах гэсэн шунлын туламнуудыг барьж аваад аал гэсэн тушаал өгчдөг.
Боссын хүмүүс ч хэлснийхэн дагуу Нацуког барьж аваад бүр амар зодоод хачин болгоцсон. Тэгээ босс ирээд бүр уйлан тугарж байгаа юм чинь. Хайраа би чамаагаа гэж мэдээгүй штэ. Миний түмэн буруу. Харин өстэй амьдралынхаа төлөө л энэ бүхнийг хийсэн гэд хамаг үннээ өгчөж Нацукоч бүгдийг нь ойлгоод нэг мөр үзэн ядалтын асуудал шийдэгдлээ. Удалгүй манай 10 жилийн хүүхдүүдэд зөвлөгөө өгөх шууд нэвтрүүлгээр нэг хүүхдэд зөвлөгөө өгж байна. Нөгөө хүүхэд нь нэг хүүхэд намайг байнга дэрлэгдэг, зоддог, мөнгө авдаг яах вэ гэсэн чинь байж та. Тэр хүүхэд чинь сургуулийн чинь 1-р атмаа юм уу? Үгүй юм бол чи тэр хүүхдэд өгдөг мөнгөө сургуулийнхаа 1-р атмаандаа өгөөл задуулчаач гэл амар зөвлөгөө өгж байна. Тэгсэж удалгүй нөгөө хамтлаад байдаг нэвтрүүлгийн багийнхан шинжилж явж агаад Гокудоос хамтлагийнхны байрладаг өрөөг мэдээд шууд бичлэг хийж мэйгээ сэтгэл санааны өрөө мөрөөтэй бол бүр ярилтгүй тэр ич бүр шок үсттэй. Ингээд Гокудоос хамтлаг дебют хийснээс хойш аль хэдийн 5 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд тэдний хамгийн хүндэлдэг якуза ах нь шоронгоос сууллагдаж гарч ирээд ахын дүүнэр сэтгэлээ бариарай. Хэдэд хаад харагдах байдал чинь нэмэгтэй агаач дотоод зүрх сэтгэл чинь үүрд эр хүний якузагийн тэр уур хилэн буцалж байгаа үстэй л гэж байна. Тэгээ нэг өдөр манай гурыг нийгмийн хариуцлагын хүрээнд якузагийн эсрэг гэсэн зураг авалтанд оруулсан биш. Эднэр якузагийн эсрэг юм байна гэж удаад цагдаа юутай итэн тэнд нь үүмэн дэгдэж хаяад тэнд байсан цагдаа ах чадраски. Гэсэн чинь энэ цагдаа нь эдний бүлхмийн гишүүн бөгөөд албаар цагдаад тандах байдлаар оруулсан хүн нь болж таардаг. Үүний дараа хамтлагийн охид бүртээ тусдаа уулзах уулзалт болдогч ёстой гаж хүмүүс ирж уулзнаа. Би гэрээ шатаасан ч аав ээжигээ шатаагаагүй. Та миний дотоож руу 10 минут чиртээд өгөөч гэж ах шиг юусэн ч үгүй те. Энд ч гайгүй заа. Алдарт жүжигчин Такамура ирснэ. Би Чика чамд амар хайртай. Намайг ганц л үнсчих гэснээ сүулдэ би яг үнэндээ масохист байхгүй юу? Намайг сайн зохиод өгөөч. Тэгвэл би үхтлээ баярлан гэхийг сонссон Чика маань өдөржингөө эрүүл бус хүмүүстэй уулзсан тул хамаг байдаг чадлаараа хаалга цөмөртөл цогсон байдгийм аа. Аваа гайгүй болсон байж итл нэг хүн орж ирээд би ингээд таныг шүтдэг тэгээд тантай адилхан болох гэсэн чи ийм болчлоо туслаач гэж ах шиг бүр үнэн солиотой. Хэсэг хугацааны дараа Америкаас Мапийн том ах ирсэн Ринагаа авч явахын гинэ. Ринач нутаг руугаа ингэж нэг явлаа гэсэн биш. Ер нь тэндээсээ жинхэнэ охтууд шалруулад хамтлаг болгож болно гэсэн бодол боссын толгойд нь Йонг гэд орж ирсэн биш. Ринаг буцаад л Япондоо үлдээж манайхан сэтгэлээр унаад навсарагтаж байдаг. Нэг өдөр босс ах бүгдээр нь орж ирээд за та нартай өнгөрсөн хугацаанд хийж исэн бүх муухай зүйлээс уучлалт хүсье. Одоо та нар минь эрхчлөөтэй дураараа явдаа гэл энэ бүхнийг сонссон бусд нь бөөн баярлал бараг уйлах гэсэн биш. Босс ах дараатлаа энийгээд пранк байсан юм аа. Би юу гэж та нарыг явуулах вэ? Битгий мөрөөд гэж авдیں۔ Энэ болсон зүйлсийг үнэхээр үнэн байсан бол хичнээн сайхан бэ гэж бодон нэг шүн өнгөрлөөдөө хөрхий. За ингээд манай аниме ерөнхийдөө дуусчаан. Гэхдээ бүр амар үрдмөр байгаа сте тий бод амьдрал дээр угс ийм марич байхгүй л гүдэ тий. Яаж ч утсан гэхдээ нэрэл аниме л юм да. Та нар ер нь юу гэж бодож ин сэтгэлдүүдээ бичээрэй гэснээс манайхан бүр саба дарахгүй, лайка дарахгүй үздэг болчиж тэгээ Юкигийнхээ хөдөлмөрийг үнэлээд бүгдээрээ дэмжиж, сабскрайба дараад, лайка дараад гой сэтгэл үлдээгээд үзүүл бүр үнэхээр их урам ордё шүү. За тэгээд дараагийн контентээр уулзлаа. Түр баяртай зүрхнүүд минь зүрх